Сайн байцгаана уу бүгдээрээ. Шинэ мэдлэгээр уулзж байгаадаа маш их баяртай байна. Ойрхон уулзч чадахгүй байгаад ямар тач үүнээс хойшоо гайгүй ойрхон уулзчих байхаа гэж найдаж байна. За тэгээ та бүхэн маань бичлэгэн дээр лайк дарахаа бити мартаарай. Энэ удаагийн бичлэгтээ маань Италийн алдар Terranova брэнд хамтран ажиллаж байна. Terranova брэнд маань намар өвлийн загваруудаа 70% хүртэл сүүлчийн хямдрлаа зарласан байна. Та нар яараарай. Shopee-ийг мэнээр онлайнаар худалдан авалт хийгээд хөргүүлээ авах боломжтой. Мөн StorePay, Pocket зэрэг аппуудыг ашиглан хүссэн загвараа хүүгүй шимтгэлгүй одоо аваад дараа нь 4-5 хоног төлөх боломжтой байна шүү. Бүх хаяг байршлын дэлгэрэнгүй мэдээллүүдийг доор оруулж өглөө. Color your life Terranova. Хэрвээ танаа байранд чинь ганц хараалт уралмаар сахиусан тэнгэр бас хамт байхын аргагүй ядаргаатай чииртэй чөтгөр хоёр зэрэг нөгөөд ирүүл яах вэ? Энэ удаад 2025 онд гарсан маш хөнгөн хөгжилтэй хөөрхөн романтик комеди киног та бүхэн сонирхуулахаар бэлдсэн байна. Гол дөрүүдүүд маань ам бүхийн он им юнанаар тоглосон хэрэл үзэхэд угаасаа нүд хүчрэлхэн тодорхой. Найруулагчаар нь Исангийн ажилласан буюу өмнө манай Юнатай 2019 оны Exit-ээр хамтарч ажиллаж байсан байгаа. Тэгэхээр Exit-ийг үзээгүй хүмүүс ховор байх хэрвээ сэргээгээд нэг санамаар байвал манай сувг төр байдэн шүү. За тэгээ хэдүүлээ үнээс илүү нуршилгүй бичлэг рүүгээ орцгоё. Нэг юм зоос хийгээд тоглоом суулж авдаг автомат машины урд нэг гар чухамл онч мэргүүгээс айлсаар кино мань эхэлдэг байхгүй юу? Бага онлоод цагаа зүй болвол хүссэн бүхнээ авч чаднаа. Олон удаа хийж үзхийн хэрээр туршлага сууж чадвар чинь нэмэгдэнэ гэдэгэл помпон лаглаг юм яриад байжсэн чинь яг үндэ мань хүн зүгээр ажлуугаар байж идэг нас. Тэгэхээр энэ бол манай киноны эрэгтэй гол дүр болох килгүй байх нэ. Уг нь төгсөөд ажилд орсон боловч жаахан хамт олон муутай газар орсон байж таарад дээд ажилтнуудаа учир зүггүй загнуусаар агаал өөрөө ажилласаа гарсан юм байна л та. Гэхдээ хүн болгон офисын ажил хийх албатай ч биштэй гэл одоохондоо амралтын байдалтай байгаа л нөхөр юм байна. Манай хүний ганц авьяасны автомат машинаас юм суглах байхгүй юу? Авч чадахгүй алтан ч гэж харин байхгүй дээ. Бараг энээсээ юм сугалсаар агаад ахын хэрэглээгээ хангацдаг гэхэд хэлтгэхээр үл. Нэг өдөр килгүүг орноосоо ч босоогүй ногоороод байж хахад ганц анд нь хар өглөөгөр хаалга балбаа болдгүй. Очоо харсан чинь цаатах нь амхандаа 20k-гийн хов дуулах гэлгүйгээд ирсэн юм байна. Энэ найз нь өглөөрт айл нүлгэлтийн цагийн ажил хийгээ явж ижил дээ. Тэгсэн гэрээ нүүлгэж байгаа охин ааш муутай гэж ихтэйхэн загин зандраа болохгүй байхаар найзтай ховлох гайл байж байгаа царай нэнэж. Килгүүгийн байрны доод давхар шинэ айл нүүж ирж байгаа юм байна л да. Мань килгүү найзынхаа яриаг нэг тоосончгүй амьдрдагаараа амьдрал нэг өдөр ээж нь уцны цанаас өглөөд байсан болохоор хэдэн сар хөвлөрт завгаруулсан гэрээ цэвэрлээд байж ялаа. Тэгж явахдаа салгалал балкон дээрс юм онгачнаа. Тэрийг л авах санаатай байрныхаа дор бүгтгнөөл явж байхдаа урд хожид харж байгаагүй амар хөөрхөн эмхтэйг хардаг байхгүй юу? Эдний хотгонд ийм хөөрхөн эмхтэй байтугай им хүүстэй нохооч байхгүй гүн за. Тэгэл цаашин барыг анхны хацаар дууралж байгаа юм чинь. Энэ талаараа нөгөө найзтай яриад ёстой сахиусан тэнгэрлэгж тэгж харагддаг байх гэдэг л байжсэн чи цаатах нь "Гү чи тэгээд ийм өрхөн эмхтэйг харснаа шууд наттай гахааны нурууны шүл уухай гүгэд ирж байгаа малуу." Эдрэгэл загнаа болдгүй. Манай хүнд угаасаа очиж яриа өдөх зориг байхгүй штэ. Тэгэл мань хоёр хоолоо ирчээд угаасаа жоохон мангар дээр нэмээ мал ултлаа уучаал харж явдаг байхгүй юу? Лефтэнд ороод тасарсан хүн чинь хаалга нэгдэхэр нь арай гэж үндийг бол харсан чинь бүү үзэгт. Хаанаас гараад ирсэн чөтгөр вэ гэмээр үс гэдг нь арцаас юм нүдэн эргэлдээл ороод ирж байна. Тэгснээ үгийн зөрүүг манай хүний цөхөц одоо боож авснаа баруун зүгээс аваад яг алхах нь. Өглөөс ирээл зүү зэрэглээ байсан уу гэдгээ шалахгүй амтай ямартай ч урж нь юутай таарснаа мэдэх гээл гартаа нэг саван мод барай гарлаа да. Эдний хотгон тийм залуу эмэгтэй байх нь нохож байхгүйгээ хэлсэн штэ. Гарцаагүй шинээр нүүж ирсэн хүмүүстэй л холбоотой байх гэж бодоод талхны газар руу норвоо. Тэгсэн урд орон таарсан сахиусан тэнгэр шиг эмэгтэй чи нөгөө шүн таарсан галзуу хөөхөн байж таархан тэр. Манай хүн барааг нь харангуутаал зогтсон чи өнөөх нь араас нь хөөж шүбэр. Амхандаа шин дэлгүүр нээсний бэлэг өгөх гэлээсэн байна л да өгнө. Ингээ манай хүн яг юутай таарчваа нэг хүн үү хоёр өөр хүн үү гэдэргээл бүр хэд хоногийн бодол болвоо. За тэгсэн энд нөгөө өдрийн бодол шөнийн зүд болоод байгаа эмэгтэй маань байна. Шөнийн 2 цагт унтчихсан ал чөтгөр шүглсэн аятаал босоод ирж шүү. Манай гэлгүүч өдөр шөнөө ялгадгүй юм аашаа. Хар шөнө угаас юм хураа гаалц өгсөж байна. Тэгсэн байрныхан доор нөгөө галзуу хүн чинь сарнаас хүч аваад байгаа мó гэлтэй хоёр гараа аллаа зогсож явах юм. Тэгэнгүүт нь мань хүн доод айлт нь яг юу гэж хүн ирснийг шалах гээл гараа гүйд юм байгаа зү. Буугаа оцсон чинь нөгөө эмэгтэй замын голд бархираал хажууд нэг настай ах чаргууцалдал бөө юм болж шүү. Мань хүн галзууч гэсэн хөөргөнштэйгээл бушуухан гүйжж нөгөө ахын заанаад авсан чинь баларсан аав нэс юм байна. Ингээ өөрөө аавд нь алуулан айлалтлаа. Уг нь өөрийгөө дээд айлах нь гимгүү хүн гэж эвтэйхэн ойлгуулах гэж хахад цаанаас нь охин нэрэл бас боож алах га унах юм аа. Ингээл аав нь ахиж манай гэр бүлийнхэнтэй бити таараараа гэж захиал манай хүнийг явууллаа ашгүй.
Өглөөч уулж урд чүн алах га дайраад байсан галзуу өхөн юу ч болоогүй юм шиг л инээгээд байхаар манай хүн бүр ангайж гүйцдэм байгаа сте. Тэгээ бүр шүн дунд болохыг хүлээж байгаа сэмхэн гарч хардаг болвоо. Өнөөхөн шүн болохоор л үсээ буржуулгаал уруулаа час улаанаар будаж гарч ирснээ хотхны ойр аваар сэлгүүцээл байгаа. Дээр нэмэт бузрын ааштай агчлхүү. Ингээд хараал ерөл урсгаж хэсэг сэлгүүцжийснэ унтаад өглөө. Хөөхий аав нь л хажууд нь дагаж харж хандаа явд юм байна. Ингээ унтаад өхөр нь өөрөд гэрлүүгээ явах санаатай өндөөснөө нуруу нь шархираал нийлүүгээ бол авцсан. Нуруу нь тэнэггүй ядж хахад охин хойшоо гидэж унахаа болтгоо. Тэгсэн ашгүй килгүүмэн гарч ирэл аминд орж байгаа. Ах ийхүү шууд эмнэлэг рүү ачигтаад явлаа да хөрхий. Маргааш нь тэгсэн манай килгүү бас аав нь эргэж очиод байгаамаа. Манайх эрэхтэй өөрийнхөө мэдээлэл төгссөн сургууль эдрийнхэн гэрчгийг авчраа гэж амар шалгаагаад байна шүү. Нөгөөх нь ч хамаг амьдралаа яриад хичээлдэг байсан спортуудаа тоолж молол мань өөр яг яах гээд байна гэсэн чинь харин ийм учиртай байжээ. Эдний охинд удмынх нь хараал таарч өдрөн зүү зүгээр байдаг мөртлөө шүн дунд гинт биет нь өчтөршүүлээл босоод явчихдээ гин. Яг 2-3 цагийн хооронд харж байхгүй бол бүр хүнээ аваад хэрэгдэг тариад бүх асуудал үүсдэг юм байна. Тэгэхээр ахыг эмнэлэг төвчж явах зур манай килгүү охиныг нь асрах цагийн ажтай болоод авч байгаа. Эдний охиныг Сонжи гэдэг. Тэгэхээр Сонжи мэн уг нь сайлган сэтгэлтэй сайн мэгтэй боловчиг шүн бүр өөрийгөө чөтгөр болж хувирдгийг мэддэгчгүй байх нэ. Ингээ маньхуу ажилдаа орсон ихний шөнөөл өнөө чөтгөрт чинь дээрлэхүүлэл баахан доош нь хилгэж бөөлий дуулваа. Цаадхан бүр ажилласаа гарсныг хүртэл мэдсэн сул талаар нь доромжилд оглоо болдгоо. Тэгснэ өөрийгөө бас дээд чатны чөтгөр эдэргээл томроод байгаамаа. Манай килгүү ганц шөнөөрч биш өдөр нь бас талхны газарт нь цагийн ажил хийхэр болж байгаа юм байна. Тэгсэн Сонжин шүн болсон юм огт санахгүй байхад нөгөө чөтгөр нь өдөр болсон юм бүгдийг санджидаг нас. Өөрийгөө танилцуулахдаа тийм хөлтүү царай гаргасан эдэргээ шоолж молоо бүр үнэн хэцүү. Игч бол шөнөөр энэ хавийг үнэн эзэгэнд юм байна өө. Нүүж ирэл удаагүй байж дэлгүүрийн ажилтныг хүртэл айлгадаг болсон ч шиг. Яаж байгаа манай энэ килгүүгийн ам нь болдгоо. 9 шидийн масууч тэнэгсэж байгаа л улам уурлуулаа хайчгаа. Тэр Сонжигийн эмиг ихэн л уучлахын аргагүй гимүүлдээд эднийхэн хідэн үеэр чөтгөрт эзэмдүүлдэг харaalтай болсон юм байна л да. Ямар ч тач энэ шүн алуулчихгүй хон шиг л амьд гарлаа. Энээс хойш өдрөн талхны газарт учиргүй өвтэй хоёр байжсэн аа. Шүн гудмаар нэг алан тална гэж хөөцөл зөр хэд хоног өнгөрвөө. Хараад байхад манай килгүү өөрөө болдгоо байгааз. Хамгийн инээдтэй нь мань чөтгөр өөрийгөө дээд чатны чөтгөрүүдлээ ингэж үсээ хувиргаж чаддээ эдэргээл томроод байсан чинь мань хүн зүгээр шүн болгон үсээ буржуулгал хичээнгүүл нүрэ бодоо гардаг байсан байгаа аахгүй юу? Мань хүн өдөртөө нэг өөр стилтэй, шүндөө бас нэг өөр стайлтай. Энэ бүх хувцснуудаа Италийн алдар Церанова брендийн намар өвлийн загварууд 70 хүртэл сүүлчийн хямдралаа зарлахад нь аваа амжсан байгаамаа. Та нар ч гэсэн яараарай. Shopee-цэг имэнээр онлайнаар худалдаа аваад игээд хөргүүлээ авах боломжтой. Мөн Store-by Pocket зэрэг аппуудыг ашиглан хүссэн загвараа хүүгүй шимтгэлгүй одоо аваад дараа нь 4-6 аваад төлөх боломжтой шүү. Бүх хаяг барьцлын мэдээллүүдийг доор оруулж өглөө. Color your life Церанова. Сонжиг насанд хүрснээс хойш аав эгч хорин чөтгөрийг зайлуулах гэж гуйж, говшиж, янз янз арал үзэж. Чөтгөр зайлуулах ёслол эдрийг бол бодооч зэрэггүй дийлдэхгүй амт юм гинэ. Килгүү маань ихтэй ингэж буугаалж байгаад нэг удаа мөрий давж ялагдаад хүслийг нь биелүүлж байсан талаараа сонсоод авчтэй. Цаа чи амар ааштай чөтгөрчгэлээ жоохон дөнгөө юм байна л да хөрхөө. За тэгээд манай хүн өөрийнхөө ганц чаддаг юм дээр мөрий давал ялагдвал Сонжигийн биес гараараа гэдэг багхгүй юу? Нөгөөхөнд яг зөвшөөр шарагдаач. Тэгэхэр нь ядаж биеэс нь гаргаж болох аргыг заалгаж авахаар л боллоо. Тэгсэн балан хамжин ганцхан чаддаг юм дээр паниктж арай гэж л хожд юм аа. Ингээ нөгөөх нь нэрээр нь 3 удаа дуудаад гар гэж тушаавал биеэс нь гаргаж чадна гэж үннээ хэлж байгаа. Гэхдээ мэдээж жинхэнэ нэрээ хэлэхгүй нь боломжтой шүү дээ. Дараа өдөр нь Сонжитай талах хөргөж явж байгаад санаандгүй нэг сониунтэй таардаг байхгүй юу? Энэ хэрэгтэй амар сэжигтэй. Бараг үзэж хард юм уу гэмээр л Сонжи руу маань ширтж байгаа явлаа. Килгүү маань шүнжөө өмүүлж гүжэл өдөр нь ядардгүй байхтай гэж одоо Сонжигоо сайн унтаж чадчихна өдрийг л асуусан чинь тэгсэн цаадах нь би хараа ойр дандаа адилхан зүзүүлээд байгаамаа. Годмаар ганцаараа алхаа явж байхаар араас нэг нохоо мөнхийн дагаа болдгоо гэж авдیں۔ Тэр нохоо нь ерөөсө килгүү гэдэг нас. Цаадах нь нохоо гэдэг үгэн дээр нь амар гонццоо ядж хахад ингээ оройн чөтгөрөө дагуулаад хан голын эргээр салхилж. Тэгсэн ойролцоох гүүрэн дээр нэг хижээл насны ах үсрэхээ сандрага баларч ийна. Ойр хавьд нь онцгойгийнхан цогларцсан ахаа ингэж болохгүй гэж амхандаа харагдаад байж байгаа байхгүй юу? Тэгсэн манай чөтгөр хаанаас ч юм гүйж гарч ирснэ амар чангаар одоо шууд өсөр гой зөрөгтэй өснө шүү гээл чарлж гарваа. Тэгснэ алив намаа дагаатий гэснэ ус руу өсрөөл орчдөг нас.
Араас нь килгүүж өсөрж ороод тэр хувьд байсан хамаг хүн амьтан сандаргаа хийчлөө. Килгүүч яг онцгойхон цэр дорн татаа гаргаад ирлээ. Харин нөгөө чөтгөр маань бүр байдгүй. Нэг харсан чи тэр тэнд гол гаталсан сэлж явнаа заачаа. Яж байгаа дэлфи юм уу хаашаа ямар ч амар сэлдээ цороож үсэрсээр байгаа л хам мөрөн гаталчлаа бүр. Энийг харсан нөгөө гүүрнээс үсрэхжээс ах хүртэл шантрал буцчих жишээ нэ. Өглөөс ирсэн чи бүр мэдээ идрээр гарцсан. Манай улсын усан сэлтээ спортын ирээдүй гэрэлжийн дэргэл бөө юм болж идэг нас. Гэрийнх нь энийг мэдээл ус руу ойртуулдаг юм байна л да уг нь. Килгүүмэл хараа хөөхнийг сайн загнуулж авч байгаа. Шүнжин сэлж хам мөрөн гаталсан сонжи маань хараа энд юу ч болоогүй юм шиг л давталхандаа суугаа явж гинөө. Цааш уг нь Франц руу явж өөрийн гэсэн нарийн бовны газартай болох мөрөөдөлтэйгээл ажлынхаа хажуугаар хилний бэлтгэл суугаал их л шаргуу амьдрт юм байна. Гэрийнх нь энэ мөрөөдлөнд дэмждэг ч гэсэн хай хол газар руу ганцаараа нь явуулахад хэтэрхий эрсдэлтэй шүү дээ. Килгүү маань ч давхар санаа зовоостой. Ингээ оройн хам салхилангаа аавынхан зараалж явж идэг байхгүй юу? Тэгсэн чинь Сонжи гинт хамт кино үзэх үг нэ. Килгүүч уухан тавч зөвшөөрөөл кино театрт очиж сууж исэн чинь цаадхан бүр гарын бариад унлаа. Угаасаа Сонжи өдрийн цагаар килгүүд амар хандтай байдаг байхгүй юу? Бань хүнж амар баярлал зөрүүлж гарын бариад сууж исэн чинь гинт нээх муухай инээгээл явчтэй. Яг чөөгийн анаа ороод ирсэн байл та. Тэгэхэр нь мань хүн манаа Сонжиг 50 орчих. Цаачин гадаад яв сурах мөрөөдөлтэй идэргээл баахан говьа. Мань чөтгөрч өөрийн чин сэтгэлээсээ хөгжиж чадвал бодож үзье аа л гэж байгаа. Манайх одоо чөтгөрийг хөгжөөх гээл далаараа хүртэл дагуулж явнаа. Өөрөө л өдрийн цагаар далаа явна гэхээр нь дагуулж ирсэн биш. Мань хүн барыг Сонжитойгоо болцчихгүй яа. Тэгсэн оройн манаа чөтгөрийг чинь дахин буруу өргөцсөн бүр бөөн уур байна. Цаашаа анзаараад байгаа шүн гадуур явахдаа нэг тийм ваар хайгаад байдэн штэ. Хайсаа ваар нь олдохгүй байсан ч юм уу гинт уурлаад орилж чарлал гүүгээ авчлаа. Зүгтж гүүж байхад нэрээ өөрийнх нь өмнөх амьдрал ч юм уу нэг сонь дүрс харагдаад өнгөрч шүү. Тэгэхээр их чинь ваар хайдаг нь ч нэг учиртай л байж таараа. Ингээ гүүжсэн чинь замынх нь урд нэг л эвгүй бүдүүн бас татчихжээ. Юу гэдгүүлээ нэг тийм сүнс чөтгөр оруулахгүй гэл хамгаалсан юм шиг тийм олсон. Мань чөтгөр тэрний урд ир зогсноо бүр хөдөлж чадахгүй бол гацаа зогсчихвоо. Тэгж яах зур нь килгүү манж араас нь гүүж ирээд нэг юм аргадаад аваад яваа. Цаачаа хараа энэ удаа игнээсээ хөгжиж чадах газарлан дагуулж явах юм гин. За энэ чөтгөр минь одоо хаашаал дагуулж явах юм бол доо гэсэн чинь хөөрхий хүүхдийн тоглоомын газар аваад ирдэг насаа. Чөтгөр ч гэсэн хүнштэй хөөрхий тоолж үзмэр л байсан байлгүй дээ. Гэсэн чинь манай чөтгөр нэг учиртай болоод иржээ. Хидэх амьдралын чинь мэдгүй ямар тач аав ээжтэйг хамт тоглож байсан үедээ дурсах гээл ийм газар ирсэн юм байна. Цаана килгүүч бас чөтгөрөөс дутхааргүй л тоглож яваа харагдана. Манай хүн ингээд хэдэн өдөр хамгийн гой сайхан гэсэн газруудаар дагуулж яваад баахан л зугаацууллаа. Ингээд зүтгэснийхээ нэцэст Сонжигийн бие шүглэх хугацааг нь 30 минутаар багасгахаар болсон юм л гин. Энэ талаараа гэрийнхэн дор очиод хэлсэн чинь бөөн баяр. Үеэл дүнбүр баярлал ойр ойрхон авч явж хөгжөөвөл бүр багсаж болох юм байна гэд бүр шөнийн клуб руу дагуулад явбөө. Манай чөөгээ тэнд нь очиод хүн амин руу дайраа бүр бужигнуулж байгаа юм чи. За тэгсэн дээр нэг кафе таарсан сэжигтэй хүн байсан да. Үзэж хард юм уу гэмээр тэр хүн бас шөнийн клубд югаач хийж байгаа мань чөөгөдөө таарал бариад авсан зогсож шүү. Килгүү маань газ очиод гарын мултлал аваад явлаа ямартаач. Тэгсэн нөгөө хүн чинь маргааш өдөр бүр талхны газар дээр нь хүрээд ирж байна. Яалчгүй л үзэж хардаг хүн байсан юм байна. Манай килгүүг дуудаа хаалуулж байгаа. За тэгээд нилээн удсан шүглсэн юм байна. Би зайлуулад өгье л гэж байна. Энэ гарчин дээр кафе таарснаас хойш араас нь дагаж ажигласан юм байна штэ. Манай килгүүрээ ягаад ч нэг таата хүлээж авсангүй. Шүнэн чөөгийн анаа маань өдрийн ирсэн хүний талаар аль хизээний мэдцэн. Тэрнтэй хуйлдаж янз бүрийн юм сэдвүүл Сонжи сайн болохгүй шүү гэж сүрдүүлээстэй. Ингээ айлгцсан болохоор цаачин Сонжидоо бүр санаа зовлгүй ах үтэ. Аавд нь хэлсэн чи өмнө өчнөө олон ийм хүмүүстэй таарчсан болохоор бүр итгэхээч байчиж. Дээрүүд бас нэг ийм хүн гарч ирж лөөвөрдаал тэрэнд нь чөтгөр уурлаа бөө юм болж ижил дээ. Харин энэ хооронд Сонжи минь хичээлээ тараал харих замдаа нэг сэжигтэй хүнтэй таарчлаа шүү. Амхандаа хүн туслаа гэж бодоод өгсөн ч хэрэг нэгсэн чинь би нэг л биш болоо авчлаа. Хажуугаар нь бас бороо ороод унах юм аа. Манай чөтгөрчөөс харгүй шүү нэлээд хүч муутай болчдөг байхгүй юу? Гэхдээ манай чөтгөрч яах вэ? Ямар ч бороо орж ийнө гэдэг чинь тэнгэр бүрхэг байна гэсэн үг шүү дээ. Килгүү маань тэрийн санаа залгасан чи утсаа авдаггүй. Тэгэхэр нь аавах нь утсан дээрх GPS-ийг хараад гараал тавьчлаа. Килгүүгийн санаа зовсон нь ч таарч нөгөө үзмөрчин Сонжиг ухаан алдуулаад аваа явж яхан тэр. Ингээд шүн дундаж бол чөтгөр анаг сэрэхэд биеийг нь бүр хүлээ тавьчихжээ. Нөгөө үзмөрчин бас ч скамгаар биш л болцоо өгнө. Нилээ амир бэлтгэлтэй сууж байна. Тэгснэ нэг том варины шил шиг зузаан нүдний шил гаргаж ир зүүснээл царай нь хувраал явчлаа. Бодвол энийгээ зөвхөн чөтгөрийн жинхэнэ төрх нь харагдд юм уу яа дээ. Ингээ заан үлээ чийж ихлээ шившлэг өдөр уншаал ихэлсэн чинь нэрэл чөтгөрөн гарч явах гээд байна уу яах гээд байна. Манай чөтгөрийг 50 байлгаад ирэхгүй. Энэ хоёр нь ашгүй килгүү минь олж ирээл хаалга хэвдэл ороод ирлээ. Манай хүн анх ярилцлаганд орохдоо чухамл явж үзээгүй спортын дугуулан байхгүй дэргээл байсан чинь юу ч сураагүй юм биш үү дээ. Аврах гэж ирсэн биш өөрөө зодуулаад дуслаа бүр.
Нөгөө үзмэрчин чи энэ тэнэмэл сүнсийг өмөрч яах гээд байгаа ингээл гайхаа болдгоо. Тэгснээ энийг нээх удахгүй өөрөө алга болохыг мэдсэн бол би ингэж хүтэн чармалт гарахгүй л байсан гэж. Ингээ үзмэрчийг үгээ хэл дуусаагүй байхад нь манай кэлгүүнийг саваа мод олоод ирсэн овоо цохио авч гинэ. Манай хүний ганц олигтой сурсан эрдмэн энэ л байсан юм шиг байгаа. Ийхүү нүдэж сүулт нэг сайн мөргөж аваад үзмэрчийг буулгаж авлаа. Манай хоёрыг гараад явж явах занд нөгөө үзмэрчийн зүгүүд исэн шил байсан да. Тэрний тусгал сонжийн маань дээр үеийн хамбуг өмсөн эмэгтэй хүн болж харагдаж шүү. Ингээ харих замдаа гэлгүй маань чөтгөрөөс хэлхийг хүссэн юм байв санаа зовлтгүй хэлээрээ. Би сонсч үгүй дэргээл аргадтын чаваас өрхий. Тэгсэн манай чөтгөр өөрийнхөө түүхийг ярьж эхэлж байгаа. Тэгэхээр бүх юм ийм учиртай байжээ. Дээр үуч тэрийг залуу охин байхад амьдэрдэг байсан тосгоо нь өвчин зовлон өсгөлн нэрвэгдэж гэрийнхэн бүгдээрээ өөд болж л дээ. Тэр үе тосгонд нэгэн удаа эмэгтэй хурж ирээд өргөл барьц өргөж аргахдаггүй бол танаа тосгон тэр чигтээ сүрнэ гэл бөө юм болж. Тэр үед гэр бүлийнхнээсээ өнжиж хоцорсон залуу охиноос өөр золион гарах хүн байгаагүй тул тосгоных нь манай хүнийг барайл амьдаар нь өргөл болгочих л дээ. Ингэж хөөрхөлдөөр өөд болоход нь өрөвцөн нэг гэр бүл зүүн өсөөр оршуулж чандрын вааран тэгэл болсон юм байна. Тэр вааранд байх хугацаанд бүх гомдол хорслон баг багаар арилж энэ юугээрээ 100 жил болвол сүнс нь бүрэн амьдрах учиртай байж л дээ. Ингээ вааранда 50 жилийн өнгөрөөгөл байж хахад нь нэг л өдөр гин сонжигийн эмиг их варын олж нэгэд очиж дотор нь кимчи игээд арчиж. Ахиад 50 жил өнгөрөхөд л бүх зовлон шаналлаа мартаа болчих байсан юм гэж хорсон сүнс маань тэр эмээгийнх нь би шүгүүлж галзуу солиотой юм шиг гүүж эхэлсэн юмсан жээ. Гэтэл тэр үед эмээ нь гидсэндээ хүүхэд тээжсэн болж тараад өрөөж мэдлгүй хүүхдийг нь би бас шүглцээ. Яг энэ байдлаар сонжигийн эмэг их эмээ ээж гэд хэдэн үед дамжиж эцэст нь сонжигийн бид орсон л болж таарж байгаа. Дээр үдчээс түрүүний үзмэрчиг нөхдүүд байн гараас нь дагаж хөөдөг байсан болохоор гэрийнхнийг нь ятгаад нүүж ирж л дээ. Тэгэл тэнэмэл сүнс гэдгийг мэдвэл гэрийнх нь хүчтэй хүн дуудаад зайлуулчих үе гэж бодвол дийлдэхгүй чөтгөр шиг болох гэсэндээ тэгж муухай ачиг үүддэг байсан юм байна. Сонжийг жаахан байхад л анх удаа элэг бүтэн гэр бүлийн ааш жаргалтай мөчүүдийг мэдэрч үзсэн хөрхий. Гэтэл удаачгүй ээж нь өөд болоод нас барахад нь сүнсийн дагаа явах гэсэн ч чадаагүй юм гин. Ваарнаас гараад их удсан болохоор удахгүй сайн төрлөгч олж чадахгүйгээр бүр мөсөө алга болох учиртай л болж таарлаа хөрхий. Килгүү маань энийг сонсоод алга болохгүй байх өөр арга чарга асуу штэ. Уг нь дараагийн тэргэл сар гарах хүртэл анх байсан ваарыг нь олоод чин сэтгэлээсээ залбирвал ахиад 50 жилийн дараа сайн төрлийг олох боломжтой. Дааш тэр ваар нь одоо хаана байгааг өөрөө ч мэдэхгүй. Тэгэл хөрхий шүн болгон ваар хайгаад яваад байдаг байсан байж штэ. Дээрээс нь өөрийнх нь төлөө чин сэтгэлээсээ залбирч өгөх хүн байхгүй болохоор ямар ч аргагүй л гэж байгаа. Энэ явдлын дараа чөөгийн ана маань шөнөөр гарч ирэхэж байгаад өрөөндөө чимээгүй хүн хөвчих боллоо. Угаасаа удахгүй алга болох юм чи ахиж хүн амтан төвөг удмаар уул санагдсан байлгүй зайлвал. Ман чөөгийн сонжигийн аав нүртэл бүр тасцсан. Өөрийнх нь хүүхэд өвдсөн юм шиг санаа зовж байгаа. Манай өвөг дээз энэ амтанд ямар гим үйлчдэг байна гэж хаалглаастай. Тэгсэн ахын өвгөн дундаас өвөг дээз гэдэг үг сонсонгуудаа килгүүгийн маань нүд нь сэргээл ирлээ. Яаж нэ гэсэн хэрвээ эмэг ихийг нь амьдарч байсан газрыг мэджүүл ваарыг олж магадгүй гэж бодчих л дээ. Тэгсэн аав нь ашгүй амьдарч байсан нутгийг мэддэг болж таарлаа. Ингээ кэлгүү маань хамаг ачаагаа бэлдэж аваад хаах бол Солонгос Стамбул руу эдэн шөнө хэдэн өдөр зарцуулж явбав. Очоод ойр авийн настай хүмүүсээс асуу сургалсаар уул давж усыг гаталсаар эцэст нэг юм байшиг нь олоо ирлээ шүү. Балаа амны зурсан байшиг нь хүртэл хараад байгаарай. Сэтгэлэн сайхан да чаваас. Ингээ өдөржин шүнжин угсан ч ваар нь олддгүй хിവэрэл. Ядж байгаа өнөөдөр нөгөө хилээдсэн тэргэл сар нь гарах гэдэг. Гэтэл манай хүнд бурхан туслалгүй гэмээр шидий юм болж ваарны байгаа газар жижигхэн шгуу ирээл донгодоод байгаа нь тэр. Мань үнж гис очоод дээр нь байгаа бул харч болоотой нэгийг үзэж нэхийдэлээ урангаа алдаж ноцолцоор байгаа л холдуулаад авлаа. Тэгсэн нөгөө ваар нь бараг 100 жилийн өмнө дарсан кимчитэй юутай байдаг байсан газартаа байж шүү. Манай хүн баярлал нэлэх хөвгчийг ингэртээ төврэлгүйцэн. Ядж байгаа ажлын юм байж эрэг замтай хамаг мөнгө таксинд үрцсэн юм уу хаашаа. Арай гэж нэг имээгийн ард сондлал замдаа гарч авлаа. Харин энэ хооронд чөөгийн маань энэ дэлхий дээр байх сүүлийн өдөр нь болооч тэрүү хүн болгонтой илдэг харьцаал дэлгүүрийн хөдөлгчтэй хүртэл минь мэдээл явж байна. Хөөхий энэ нэг охин эцэст нэгэн дуртай хамтаг нь булаахгүй хөдөлж явах шиг байна. Сонжигийн аав хүртэл охиныхоо би шүүлсэн чөтгөртөө анх удаа хүндэтгэлгүй ярьж үзээ бүр баярлж явах жишээ нэ. Цаа чин сонжиг баг багаас л бидэн шүүлсэн болохоор шүн бүрэл аавд нь өрүүлэл хамт алхах үедээ төрсөн аав шиг сандаг болсон юм яасан. Хоолон зангираа болтгүй. Өнгөрсөн хугацаанд өөрт нь сайн хандаж ирсний хариуд том бэлэг барьнаа л гэж байна. Ингээ яв цаг нь болцоод байхад кэлгүү зүйлийг яга харагдахгүй байна гэж хэлж дуусаагүй байтал цаадах нь тэр холоо шороо манарцсан дахиад ярьж байна хөрхий. Хэд хоног сураггүй алга болцсонд нь ууртай байсан чөтгөрийн маань өмнө нөгөө ваарын гаргаж ирээл мэл гайхууллаа. Өөрийнх нь төлөө хуруу хумсаа хуулах шахам яваал ирснийг хараад манай чөөгийн бүр өөлөд унсав. Зөөлөгч баахан гоё үг хэлээд хүүхэд өлөөлөө ачгаа.
Одоо энэ вааранда эргээ орохоор нь дараагийн 50 жил манай хүн хинч хүрэхгүйгээр хамгаалж өгөх юм гин. Ингээд чөөгийн маань өөлөн барин жинхэнэ нэрээ хэлж өгч байгаа. Ийхүү бодохоор бараг 200 жилийн турш жинхэнэ нэрээр нь чин сэтгэлээсээ дуудаж өгч хүн байхгүй өөр хүний бие тэнүүжилж амьдсан болохоор их өрөвдмөрөө. Муухай аштаас цайлгаан сэтгэлтэй чөөгийг маань хэлгүүл ойлгож өгч эцэст нэг юм чин сэтгэлээсээ залбирч өгснөөр вааранд нь оруулж чадлаа штэ. 문양에게 명한다. 그 몸에서 나와 독으로 들어가라. Энэ бүх явдлын дараа охиных нь бид хорогдсон сүнс бүр мөсөө арилсныг мэдсэн аав нь бөөн баярлуулж удалгүй сонжи манж гадаад руу сурахаар явлаа. Сонжиг явсны дараа уялд нь өөрөө талхны дэлгүүр нээж харин аав нь гэрээ зараад өөрийн хүслээр амарч имэр амьдрахаар болсон юм гинэ. Харин килгүү маань овоо ажилд орсон байна. Ямар ажилд орсон бэ гэсэн чинь ганц чаддаг юм хийхээр болж мань хүн кранч болжээ. Ингээ хэсэг хугацааны дараа сонжи манж гадаадаас эргэж ирж байгаа нь. Манай хүн нутагтаа ирэнгүүтээ аавтайгаа биш килгүүтэй уулзна гэж явж шүү. Тэгэхээр яасан бэ гэсэн чинь анх нүүж ирдэг өдрөөл гудамд килгүүг хараад дурлцанлаж таарлаа. Энэ хоёр маань ингээл бүтэх юм биз. Харин манай чөөгийн ана килгүү маань гэрийнхээ булангийн бүр булан хинч хүрэхгүй газар үндэсний эрдэн шиг л хоргонд хийгээ тавьчих. Хөөх юм дараагийн 50 жил хинч хүрэхгүй байлгана гэсэн амлалтандаа хүрч байх шиг л байна. Ингэж л бүх юм байсан байрандаа ойцсноор кино маань аш жаргалтай төгсөж байгаа нэ. Энэ удаагийн бичлэг маань энэ хүрээ дуусж байна. Ойрхон уулзнаа гэж найдаа. За тэгээд лайка дараагаа бол лайка дарахаа битгий мартаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяр та. Сайхан амраарай.